За түмэн компани үйлдвэрийн байранд орж ирээд байна. Чамбаа энэ диаметр нь хэд вэ? Диаметр нь метр 50. Метр 50. Тэгээ өндөр нь болохоор 8 м өндөртэй тийм. Аа. Чиний яасан гол оройтын болохоор зургийн чи гаргаж өгсөн гэсэн үү? Тэгээ ерөнхийдөө зургаач авторын үүрэг гүйцэтгэх юм чинь. Аа. Тэгээ энэ болохоор металлын зургийн инженертэй хамтраад бүх төсөөрөө тэр инженер маань хийгээд байна. Энэ юу ингэж эргэлдүүлэх юм бэ энэ машинаа? Энэ ролик болохоор одоо будах бүх ажиллагаа дээр энэ ролик хэрэглэж байна. Энэ том юм ингэж чадахгүй шүү дээ тий. Хав мөнгө гараад ирж чадахгүй учраас юм юу хийж байгаа. За энд болохоор 2 м ингээд цойрын юу болохоор 2 м өндөртэй түүн авсан хийгээр ингээд зэмлсэн байж байгаа. Тэрнээсээ дэш ингээд бүслүүртэй. За бүслүүр дээр ингээд авсанхаа ингээд 100 жилийн лог ингээд оруулаад тэгээд тойруулаад одоо юунууд үүсэж байна. Цом байгуулагчсаас 4 удаа нэрээ солисон байдаг. Тэр нэрнүүдийг энэ дээр бичин. Тэгээд бүхэн байгуулалтанд оролцсон компани байгууллагууд хог хүмүүсийн нэрсэн төр авсан. За энэ одоо гол дүрслэл нь одоо бороод эмхтэй хадаг бариад ингээд угтаж байгаа. Тийм дүрслэл. Тэгээд тэгэхээр энэ наамс үү. Ерөнхийдөө одоо энэ бол бородын яс санчдыг харуулсан тийм одоо хэрэг болтонда морины уяа. Тэрэг дээрээ энэ хүн тасч байгаа гэсэн үг юм шүү. Тэрэг дээрээ ингээд хажаа тасч байгаа юм. Тэрэг дээрээ болохоор бүх үйл явдал дүрслэлүүд маань ингээд хараад харагдана гэж байна. За энэ болохоор баян уулсны хамрыг одоо Монгол ихлээр бичиж оруулсан байна. Тэгээ энэ хонгийн төвчний болохоор 7 шилдэг хон ингээд ингээд багнахаар одоо алсах нэгтэй наа гэсэн. Тэрнээс яахаар том орон нутгаас авсыг одоо өөрсөн номын мөрөөр ажил амьдралаар болохоор юу харуулсан. Энэ болохоор баян уулсны хамрыг 1924 онд байгуулсан юм байна.